За энэ 7 хоногийн ихээр өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрөөр Трамп дахиад маш том шийдвэр гаргалаа. За юу хийсэн бэ гэхээр тариф оногдуулах асуудал ярьлаа. За энэ тариф нь юу вэ гэхээр гангийн экспорт, импорт болон хөнгөн цагааны импорт тэгээд тарифын тэнцвэржүүлэлт гэдэг зүйлийг ярьлаа. За энэ яг шийдвэрийг мэдгдлийг бол бүтэн сайнны Монголын цагаар бүтэн сайнд Монголын цагаар даваа гарагт Америкийн цагаар бүтэн сайнд хийгээд тэгээд өнөөдөр өглөө буюу мегмар гарагт бол алавжуулаад одоо ингээд гарын үсгээ зурчлаа. Энэ шийдвэр гаргасан байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад бол одоо гангийн үйлдэл экспортороо энэ хийдэг улсуудын жигсаалтаар бол топ 10-аар бол Канада бол нэгт орж байна. За хятад бол 10-т орж байгаа байж байна. Яг импортороо бол хятад бол нэлээд төргөө байр эзэлж ирсэн. За гэтэл 2018 оны худалдааны дайныг санаж байгаа шүү дээ. Америк, хятад хоёрын. Тэгээ энэ худалдааны дайнаар бол Америкийн нэгдсэн улс бол гангийн үйлдвэрлэлийн 25 хөнгөн цагаан дээр бол 100% тарифыг бол хятад оногдуулснаас олж бол энэ импортын хэмжээг бол Канадад алдсан юм байна. Үр дүнд нь Америкт бол хөнгөн цагаан болон гангаар хийж байгаа бүтээгдэхүүний өмнө бол нөлөөлж ирсэн. За одоогийн байдлаар бол хятадын дотоодын зах зээл нь гангийнхаа 3/1-ийг бол хангаж чаддаг. 3/2-ыг бол энэ бусад улсуудаас авдаг нь Канада, Бразил, Мексик гэдэг. Гэтэл Канада болон Мексикт бол 25% тариф оногдуулсан байгаа шүү дээ. Энийг нэг сар хойшлуулсныхаа даруй дээр дахиад одоо зөвхөн ган болон хөнгөн цагаан дээр нь 25% бол оногдуулах шийдвэр бол гаргачлаа. За гэтэл Канадын Кебек гэдэг хот бол одоо хөнгөн цагаанаар бол 60% эзэлдэг юм байна Америкийн экспортын. Тэгээ энд бол маш том цохилтыг бол үзүүлэх ийм шийдвэр гаргаад энэ шийдвэрийг өчигдөр өнөөдөр өглөө гэсэн алавжуулсан. Одоо ингээд гарын үсэг зурж байна. Ийм мэдээллийг ингээд хийсэн байж. За дээрэс нь мань хүн юу хийсэн бэ гэхээр одоо энэ за энэ бол Америкийн нэгдсэн улсын болон бусад улсуудын тарифын одоо дундчууд гэсэн үг байхгүй юу. Нэлээд олон бүтээгдэхүүнүүд янз янзын тариф байж байгаа. Тэгээ тэрийг нь ерөнхийдөө дундчлаад үзэхэд за жишээ нь энэтхэг улс гэхэд ерөнхийдөө дундаж болол simple мөнгө эврэж нь 17% та юу нь болохоор одоо трейдийнх нь юу болохоор 12% та байж. Тэгэхээр Америк юу ярьж байгаа нэхэр Трамп юу ярьж байгаа нэхэр би танарт бараа бүтээгдэхүүнээ тийм бараа бүтээгдэхүүнээ чи хямдхан аваад байна. Манайх бол жишээ нь 2.2% тариф оногдуулж аваад байхад энэхийг бас танаа манад 12% тарифтайгаар одоо юу гэдэг барааг авж байна. Энэ бол худалдааны бол ашигтай биш байна. Тийм учраас би энэ дээр тарифыг тэнцвэржүүлнэ гэсэн бодлого гаргасан. За үнний үүрэнд яа гэсэн үг вэ гэхээр хэрвээ энэтхэг улс Америкаас бараа авахта 12% тариф авж байгаа бол Америкийн нэгдсэн улс бол мөн адил энэтхэг улсаас бараа авахта 12% тариф оногдуулна гэдэг ийм шийдвэрийг гаргасан гэсэн үг байхгүй. Энийгээ бас яг алавжуулсан ийм шийдвэр гаргасан. За үр дүнд юу болсон бэ гэж. За алтны хан шиг та нар энэ харж байна. За алт бол өчигдөр гэхэд юу болж исэн бэ? 2900 гэдэг ханшин дээр байж исэн бол яг гарын үсэг зурсантай холбоотойгоор дээшээ 2943 доллар хүрсэн. За худалдааны дай ер нь бол ерөнхийдөө ичимжиж ингээд энэ бол алтны хан шиг гозоотл үсгсэн ийм үр дүн бол гарсан байж байна. За нэг иймэрхүү мэдээлэл гарсан. За тэгтэл энэ ирээдүйд юу болох вэ гэж. За бид нар нэг ийм сайт үүдэг тийм. Forex Factory гэдэг. За энэ 7 хоногийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын инфляцийн мэдээ гарах юм. За Америкийн нэгдсэн улсын инфляцийн мэдээ 2.9% та байж байна. Жилийн инфляц нь сарын инфляц нь болохоор 0.2, 0.3 болж өөрчлөгдсөн гэдэг. Энэ 7 хоногийн 3 дахь өдөр гарах мэдээ энэ нэлээд өөрчлөлт орно. Энэ 7 хоногт биш юм аа гэхэд дараа сараас энэ гангийн экспорт буурах тий эсвэл өртөг өсөж орж ирэх хөнгөн цагааны өртөг өсөж орж ирснээс болоод үйлдвэрлэлд нөлөөснөөрөө инфляцийн байдал нөлөөлж энэ нь ам долларт нөлөөлөх нь дээрэс нь Америкийн нэгдсэн улсын бодлогын хөнгө бол өөрчлөх ийм магадaltaйг бол харуулж байна. Тэгэхээр ер нь бол цаа нар арилжаа хийдэг бол
цаашдаа $10 яах вэ гэдгийг харж байгаа бол энэ Америкийн энэ шийдвэрүүд за ялангуяа одоо 3 сарын 1-нд эхлэх Канада болон Мексик тавих одоо энэ 25-ын тариф яаж ийгүү гэдгийг бол бас харах хэрэгтэй байна.